гайлын шинжилгээг хийхтэй холбоотой засгийн газрын тогтоол гарлаа. Тэгэхээр би энэ тогтоолын агуулгыг нэг хэдэн зүйлээр би хэлье гэж бодож байна. Монголын уул уурхайн баялаг ашигт малтмал бол 6 бомбдоор гарч байгаа. Тэгээ энэ бомбтой гарч байгаатай холбогдуулаад хэд хэдэн асуудал байдаг. Нэгдүгээрт нь гарч байгаа эрдэс баялагын сорьцын асуудлууд тодорхойгүй байдаг. Одоо сайн чанарын нүүрс гаргачаад үнийг чанар муутай нүүрс гаргасан маягаар бичдэг. Калорийн хэмжээнүүд дээр одоо зөрүүтэй мэдээлдэг ийм зүйл байгаа. За тэгэхээр өнөөдрийн засгийн газрын урал даанаар энэ авто тээврийн хэрэгсэл болгон дээрээс одоо сорьц авдаг. Тэрүүн дээр үндэслэж одоо дотроо авдаг. Ийм зүйлийг бол оруулж ирж өгч байгаа. За хоёрдугаарт нь хилээр гарч байгаа одоо автомашиныг одоо ачаа тээврийн хэрэгслийг одоо бүртгэдэг, хяндаг ийм цахим тогтолцоог бол бүрдүүлэх чиглэлээр одоо мөн холбогдох шийдвэрийг гаргалаа. За 3 дугаарт нь одоо ашигт малтмал гарч байгаа дээр 6 бомб дээр нийтдээ одоо 90 тонн төхөөрөмжүүдийг суулгах, камержуулах, нэгдсэн мэдээллийн нэг системийг одоо бий болгож хяналтыг бий болгох ийм асуудлыг мөн ялгаагүй одоо тогтоол дээр суулгаж өглөө. Та бүгд мэдж байгаа. Улсын төсөв дээр бол холбогдох хөрөнгийг тавьсан. За үүнээс гадна гадаадын зээл тусламжийн одоо хэрэгжүүлэх төслүүд дээр энэ мөн яригдаад одоо явж байгаа гэдэг хэлээ. Одоо нийтдээ хиллээр гарч байгаа одоо томоохон нүүрсийг одоо гарч байгаа тохиолдол төр бол 90-ээр шалгаад явахд бол тэр холбогдох тоног төхөөрөмжүүд нь одоо хангалттай биш байдаг. Тийм учраас энэтэй холбоотойгоор одоо нүүрстэй холбоотой хөгжил янз бүрийн одоо нүүрсний хулгайн асуудлууд яригдчихсэнийг та бүхэн санаж байгаа. Засгийн газраас өгсөн үүргийн дагуу сангийн ам шалгалт оруулахад бол тодорхой хэмжээний нүүрс дутсан цөөн тооны автомашин одоо хоосон одоо олон удаа гарч орсон байх жишээтэй энэ бүгдтэй холбоотойгоор одоо тийм цахим мэдээллийн системийг болгох, камержуулах, эрентгийн аппаратжуулах. За хамгийн гол нь баялаг гарч байгаа тохиолдол дээрээс авто тээврийн хэрэгсэл болгон дээрээс нь сорьц авдаг, түн таарсан татвараа авдаг болох гэсэн ийм зүйлийг бол өнөөдөр засгийн газрын одоо тогтоолыг гаргалаа гэдгийг би хэлмээр байна. Өнөөдрийн засгийн газрын гайлт холбоотой тогтоол төр хүртэл гайлаар ямар нэгэн бараа орж ирлээ гэхэд тэрийг бол одоо жишээлбэл бид нар ямар үнэтэй тоо хэмжээгээр нь бүртгэх одоо нэг үзэг байлаа гэж бодох. Дараа нь нөөтийн системээрээ борлогдохоор одоо гайлаар орж ирэхдээ 100 ширхэг орж ирнэ. 100 төгрөгийн үнэтэйгээд ороод ирлээ гэж бодоход нөөтийн системээр энэ 100 ширхэг орж ирсэн юм жишээлбэл 500 ширхэг борлогдсон байвал 400 ширхэг нь одоо орж ирэхэд гайл дээр бүрдүүлэлт хийгдээгүй одоо хууль бус үйл ажиллагаа явагдсан гэдэг нь гараад ирнэ. Дээр нь 100 төгрөгөөр бүрдүүлэлт хийж оруулж ирчээд энэ дээр 1000 төгрөгөөр борлуулсан бол зөрөө одоо 900 төгрөг дээрээсээ татвараа төлөх зэрэг ийм ажиллагаанууд явагдах учраас өнөөдрийн засгийн газрын гаргасан шийдвэрээр бол орж ирсэн гайлаасаа лангуу хүртэлх зүйл энэ хооронд бол бүгд одоо цахим болгох ийм ажлыг бол бид нар өнөөдрийн засгийн газар бол шийдвэрлсэн байна.